Ер нь манад нэг анхаарах зүйл байна. Ингээ бид чинь нэгдмэл улс гэдэг ингээд нэг хуультай. Тэг өмнө говьч адилхан, хөвсгөлж адилхан, баян үлгэд оронтож адилхан. Тэгэхээр нөгөө ихэнх улсууд ийм холбооны улс байдаг учраас арай муж болгон тусдаа ийм хууль бас зохицуулттай. Тэгэхээр бид нар энэ ялангуяа төсвийн бодлого энэ одоо төсвтэй холбоотой зүйл дээр ориентийн хуурилтай холбоотой зүйл дээр бүс болгонд орон нутаг болгонд арай өөр ийм бодлого баримтлахгүй бол болохгүй байгаа. Жишээлбэл сая танилцуулж илээ ингээд энэ боловсролын одоо гал удрах гişүү. Өмнө говьд орон таймаг хоёр багшийн дутагдал хамгийн багтаа гэдэг. Яг тэгэхээр харьцангуй уул уурхай орлогоос тэнд бас орлого төвлөрүүлж орон нутгийн санаастай ажилладаг учраас энийг шийдсэн байгаа. Тэгвэл бид нар яг үндэ ингээд одоо айлын хүүхдүүдээр бодвол ингээд бүх хүүхдийнхээ асуудлыг өөрсдөө шийдээл одоо насанд хүрсэн ч гэсэн өөрсдөө шийдээл яваад байгаа. Тэгээ энэ дээр орон нутагт нь жоохон боломжуудыг өгөөч. Энэ улсын зүйлээр тусгадаг энэ одоо орон нутгийн чанартай зүйлүүдийг орон нутагт нь өөрөөр нь шийдвүлэх, хариуцлагыг үүрүүлэх